Аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд хүрээлэн буй орчин нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх арга замыг сонгох нь чухал. Эдгээр шаардлагыг онцгой анхаарч, талуудын оролцоотойгоор улс голын эхийг хашиж хамгаалсан туршлагыг танилцуулж байна. Улс голын эхэнд мод тарьж урс цэцгийг тэтгэх орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн боловч хүлэрт намаг бүхий орчноос шалтгаалж уг аргыг сонгох боломжгүй байв. Тиймээс судлаач мэрэгжилтнүүдэд зөвлөлдөн эхийг хашиж хамгаалах нь зүйтэй гэж үзсэн. Улс голын эхийг бүрдүүлэгч олон булгуудаас нэн тэргуунд хаших шаардлагатайг нь зөв сонгох нь чухал байв. Тиймээс онон улс голын сав газрын захиргаа, Хинтээ аймгийн байгаль орчны газар, төслийн баг, нутгийн удирдлага, малчид хамтран хэлэлцэж, тэдний ажиглалд санал, голын ундрах, урсц, эзлэх талбайн хэмжээний өөрчлөлт, малын тоо, айлын байршил зэргийг харгалзан үзэж, дөрвөн булгийг эхний ээлжинд хашиж хамгаалахаар болсон юм. Улс голын их орчин нь хүлэрт намаг бүхий газар тул тун эмзэг гэж хэлж болно. Байнгын илүүдэл ус, шигийн нөлөөгөөр хагас ялдарсан ургамлан бүрхөвч хоримтлагдсанаар хөвөн мэд хөвсгөр зузаан үе дагаврахыг бий болгодог. Үүнийг хүлэрт намаг гэдэг. Хүлэрт намаг нь Монгол орны газар нутгийн ердөө 1.7%-ийг эзэлдэг бөгөөд цэвдэгтэй бүсэд зөнхлөн тархдаг байна. Сүүлийн жилүүдэд хүлэрт намаг уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн дац зэрэгээс шалтгаалж ихээхэн доройтож үгүй болж байгаа харамсалтай мэдээ байдаг. Судлаач нутгийн иргэд хамтран ярилцаад ийм эмзэг газарт нүх ухаж хашаа барих нь сөрөг нөлөөтэй тул газар хөндөхгүй байх, түүнчлэн газар хөлдөж хэсгэд эвдрэл багтай, зөөж дахин байрлуулах боломжтой чагтан холбоос бүхий бүрээд зан олонний уламжлалт хашаа барих аргыг тохиромжтой гэж сонгосон. Энэ ажилд Хинтээ аймгийн Нориглон сумын удирдлага, байгаль орчны мэрэгжилтнүүд, ойр орчмын 50 гаруй малчид хүсэл зорилгоо нэгтгэн оролцсон юм. Хашааг барьснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөхөд хашаа эвдрээгүй, булгийн урсц нэмэгдсэн, ойр орчимд шинэ өндөргүүд үүссэн. Энэ нь судлаач мэрэгжилтэн, малчид хамтаран хэлэлцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг туршлагад тулгуурлан газар нутгийн онцлог тохирсон оновчтой аргыг сонгосны үр дүн юм.